Би бүжигчин Дэлгэр Цэцэг байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би 85 оноос эхлээд Гоолтай аймгийн Алтай чуулгын тайзан дээрээс анхлан бүжгийн ажлыг эхэлж байсан. Ер нь бол сургуульд ерөнхий боловсролын сургуульд байхдаа 2 удаа тэрлэг нийтдээ төгөлтэй, 2 удаа Улаанбаатар хотын хөгжмөжгийн сургуульд шалгалт өгөөд аав минь явуулаагүй. Тэнцэжсэн багш нар авч явах гэдэг эхлээ одоо тэнцэжлээ чи одоо ингээд аав ээжтэй хэлээд ингээрээ гэд. Тэгэл аав явуулаагүй. Хизээ хой нөгөө аавсаа асуух аав минь. Үгүй одоо би одоо тэр холлын газар яаж охиныг ингээд жоохон охиныг ингээд явуулчихаа юу бодож суух вэ гэж бодсон аав гэж. Тэгээ ер нь бол цаашдаа бүжигчин болох байсан байна гэж би өөртөө боддөг юм аа. Багш болно л гэж хүсдэг байлаа дотроо. Багш болно да. Хүүхдүүдэд эрдэнэ ном заагаал гэж дотроо өөрөө тийм хүүхдийн бодлоор тэгж боддог байсан. Тэгээд хөгжмөжөгт шалгуулж байхдаа тэр олон хүүхдийг хараад хүний нөгөө жоохон хүүхдийн нөгөө хор шар гэж үүдэг. Тийм юмар би ер нь тэнцэж чинь орондоо чадандаа гэж бодож тэрийг шалгуулж исэн өөрөө орчих гээд их үзсэн. Тэгэл аав минь одоо явуулаагүй зэрэлж яах вэ. Тэгэл 10 жилээ төгсөөл 10 жилдээ байж хат нэг 8 дугаар ангиас Алтай чуулгын бүжгийн багш нар шалгаж авчихсан. Тэгээд тэнд 40 хүүхд шалгуулж ирсэн. Тэн дотор бас 4 хүүхдийн тэрний нэг нь би байлаа. Ахмад үеийнхэн ах эгч нартай бүжиглж байгаадаа маш их хүн чинь одоо ориглон гоё сэтгэлтэй. Эднэр шиг ингэж ийм гоё болох юмсан. Одоо хизээ би эднэрийн дайданд хүрж ингэж гоё бүжиглэх бол гэж одоо өөрөө ингэж аягүй сэтгэлтэй тэрийг одоо бүжгэндээ бодог бүх одоо нөгөө зүрх сэтгэлээ маш их гаргаж ажилтдаг байсан. Тэр үед бол ерөөсөө манай ах эгч нар ажиллаа тараал явчихна. Надад нэг шинэ бүжиг өгчдөг. Нөгөө зааланд би ганцаараа л бүжиглэл тэрийг сурах гал чадах гал тэгэл бүжигчин болсон. 2007 онд соёл урлагийн сургуулийг бүжиг дэглэгч найруулагчаар төгссөн. Тэгээ өдөө хүртэл Эрдэнэ төлөвлөрийнхаа дэрэгдэхийг чуулгатаа 20 жил ажиллаж байна да. Би ер нь бол цэцэрлэгээс эхэлж бүжиглж эхэлсэн. Манай цэцэрлэг дээр ч гэсэн манай Дэлгэр Цэцэг эгч маань бас намайг жоохон багт ер нь ирж исэн юм байла. Би цөөлтөнд сонсч байсан. Тэгээд Дэлгэр Цэцэг эгч маань болохоор одоо энэ хүртлээ одоо ингээд ажиллаж байгаа. Яг бүжигчин мэргэжлэр ажиллаж байгаа. Бүжигчин мэргэжлэр ажиллах хугацаанд маш олон уран бүтээл болон маш олон уран сайханчдыг маш олон шамнарыг бас төрүүлсэн. За бас л тэр дунд нь л одоо би явжилт гарах байхдаа одоо жишээлбэл одоо би 10 жилд байхдаа хэд чинь урлаг үзлэг гээл явж байхад Дэлгэр Цэцэгч маань болохоор өөрөө ингээд шүүгчээр ирж суудаг байсан. Тэр 10 жилийнхаа хугацааныхаа нэг болохоор би аягүй сайн санаад идэв. Ер нь бол яг Дэлгэр Цэцэгч маань ирж шүүгчээр сууж манай одоо 1-р 10 жил дээр бас өөрөө бүжиг зааж ингэж явж ирсэн. Тэгээд дараа сүүлд нь болохоор чинь их сургууль төгсчөөд эргэж буцаж орж ирэхэд соёл урлагийг тэгээд Дэлгэр Цэцэгч маань болохоор Эрдэнэ хуучин чуулган бүжигчин байсан. Тэгээд дараа нь бас одоо ингээд энэ хэмжээнд энэ өдий хамтдаа нэг мөр зэрэгцэн бас тий тайзан дээр алтан тайзан дээр цуг хамтаж ингээд бүжиглээд ингээд явж гин гэдэг бол надад бол маш сайхан дурсамж байдаг. Эрдэнэтийн дуужгийн чуулгын онцлог нь одоо сүүлийн үед манайх ч Эрдэнэт үйлдвэрийн дэрэгдэх дуужгийн чуулга болсноос хойш бид нэр үйлдвэрийн ажилчдын авьяас чадварыг нээн ажилуулах талаар чиглэж бас хамтарч ажилтдаг та онцлогтой л доо. Тэгээ манай бүх одоо бүжигчид, дуучид, хөгжимчид бүгдөө л үйлдвэрийн ажилчдаа одоо багш нь болж тэд нартайгаа хамтран уран бүтээл хийж тэд нартайгаа хамтран улс одоо янз бүрийн тэмцээн уралдаан зохиож ингээд ажиллаж байгаа нь донцлол аа л да үйлдвэрийн. Зөвхөн бие даацсан чуулга гэдэг Эрдэнэтийн чуулга гэх юм бол бас л өөрөө авах л та дангаараа бид нар уран бүтээлийг хийгээд ингээ яв. Бас үйлдвэр гэдэг утгаараа бид нар үйлдвэрийн ажилчид үйлдвэртэй ажиллаж байгаа юм шиг байна та.
олон үе өнгөрч байна. Манай Эрдэнэ дуужгийн жуулаатай ганчин гавьд бүжигчдийн шавнар гэдэг одоо хамбисэлд манай цэр найданд гавьд одоо ер нь төтгөртэй гарлаа сайхан. Тэгээд энэ сайхан бүжигдэглэгч багш нар бид нар одоо бас баярлж явах хэрэгтэй. Энэ хүмүүсийн энэ том уран бүтээлээр бид нар бас манай бүжигчд, манай бүжиг анги, манай чуулга одоо ингээд маш гоё одоо уран бүтээлээр нь чимж өөрснийгөө одоо баясгаж явдаг. Ард түмэндээ одоо нэр хүндээ олж авч явдаг. Энэ урлагийн бүтээл, энэ урлагийн одоо энэ гаргаж байгаа багш нарын энэ бүтээлүүдийг бид нар ард түмэндээ үзүүлэхийн тулд зүгээр нэг өдрийн цагийг өнгөрөөгөө л ингээд юм хийж гарахгүй. Энэнийг бол цаана нь хүчнөө бид нар одоо илүү цагаар ажиллаж гэр орон үр хөвгтөө мартаж ингэж вэж урлагийн ажилчид бид нар ч өнөөдөр тайзан дээрээ сайхан уран бүтээлийг гаргаж ард түмэндээ үнэлэгдэж явдаг юм аа. Тэгэхээр зэрэг бол гэр орныг бол ерөнхийдөө шууд л орхиндоо тэгжээж бид нэр амжилтанд хүрнэ. Алтаач жуулахт хайлаа. Хоёр талаас ингээд бүжиг сургууль төгсөж ирээ. Хойноос сургууль төгсөж ирээд манад найруулагчаар орж исэн. Найруулагч хөгжмийн багшаар орж исэн. Тэгээд тэр үед тэгээд танилцсан. За бүжигчин хүн бол ерөөсөө өглөөний дасгалаас эхэлнэ. Өглөө дасгалтаар бид нар бие халаагаад дасгал дуусаад хэрвээ тоглолт янз бүрийн арга хэмжээтэй бол тоглолтын бэлтгэлд орно. Ямар бүжиг орох гэж байна? Тэр бүжгийнхаа одоо бэлтгэлийг хийгээд тайзан дээр програм сургалтанд орно. Програм сургалтанд ороод одоо болсон гэсэн хугацаанд нь бид нар дараад нь одоо тоглолтныхоо бэлтгэл рүү ингээд ордог. Тэгээ ер нь бол тэгэл ингээд зав зайгүй л ажилдаг, ажил ихтэй үед бол маш ерөнхийдөө маш их ажилтай байдаг. Нэг тоглолтод бол ганцхан бүжиг орохгүй. Нэг тоглолтны бараг 50%, 60% нь манай бүжиг байдаг. Тэгэхээр бүжигчд бол маш их завгүй ажилдаг. Ажил ихтэй л хүмүүс. Маш олон жил ер нь бол одоо ажиллаж байгаа энэ яг энэ цэвэр бүжигчин гэдэг мэргэжлэр ер нь бол бүжигчин гэдэг хугтган бүжигчин гэдэг нэршил маань ер нь бол өөрөө маш нарийн уран тансаг залуу ер нь бол бас яг залуу хүний урлаг гэж явагддаг. Дэлгэрч ихч маань болохоор одоо яг энэ хэмжээнд одоо дэд зэрэгтэй ингээ явж гин гэдэг бол маш сайхан. Бусад залуучууд ч гэсэн маш сайхан үлгэр дуураалал үзүүлж байгаа. Маш сайхан буцад хажуудаа бас байгаа цог сургагч шавнартаа бас ганцхан бүжиг гэдэлгүй бас айгуу гоё амьдралын бас маш сайхан сургамжт айгуу сайхан гэх юм сургаалуудыг бас хэлж зааж сургаж байдаг бас. Бүжиг бодол ерөөсөө гоо сайхан хүний залуу хүнийг одоо өнөөдөр эрүүл сарвал залуу сайхан гоо сайхан л тийм л гоё мэргэжлэгч би боддог.